Монгол Улсын сонгуульд уулзагчдад баярлалаа. Та бүхэнд мэдээ танилцуулъя. Увс аймгийн цагаан хайрхан сумын иргэн Сансар баярын 5 болон 7 настай эгчдүү 2 охин 1-р сарын 23-ны өдөр айлд очиж бууц хийхээр явсан аав ээжийнхээ араас гарч яваад замдаа эгч нь хөлдөж амнасаа алдсан байна. Харин 5 настай дүү охин болох хонгор зулан 4-р зэргийн буюу маш хүнд хөлдөлтөд үлдсэн бөгөөд одоо мөнгөн гүр эмнэлэгт хэвтэн эмчилүүлж байгаа. Хахир хатан өвлийн цагт бүхэл бүтэн 16 цагийн турш гадаад цасан шуурганд байсан хонгор зул охины эхний хагалгаа амжилттай болсон байна. Энэ аимшигтай осол одоогоос бараг 1 сарын өмнө буюу 1-р сарын 23-нд Увс аймгийн цагаан хайрхан сумын Улаан арган гэдэг газар болсон. Тухайн үед сар шинийн баяр дөгсөн байсан учраас аав ээж хоёр нь айл руу явж бууз хийхээр 11 цагийн үед хоёр охиноо гэртээ үлдээгээд явжээ. Харин охтууд нь 16 цагийн үед аав ээжийнхээ араас гарсан бөгөөд тэд гэрээсээ 3 км орчим холдоод төрсөн гэж байгаамаа. Ингэж бага насны охтуудаа өвлийн хүүтэнд гэрээсээ гараад явсныг нь ээж нь төрүүлж мэджээ. Учир нь 16 цаг өнгөрөөгөөд ээж нь айлын морьтой хүүхдээр хургуулan гэртээ ирэхэд охтууд нь байхгүйсэн учраас сандран нөхөртөө мэдэгдэж мөн ойр хавийнхаа хүмүүстэй хамтран хайж эхэлсэн байгаамаа. Гисэн ч олохгүй байсаар маргааш өглөөний 8 цагт сумын онцгой байдлын албаныхан олжээ. Энэ үед том охин болох зоо жаргал нь хамх хувцаа дүүдээ өмсүүлэн өөрөө хөлдөж өгсөн байсан бол бага охин хонгор зул нь их хэмжээний хөлдөлтөд олдсон гэдгийг охидын аав Сансар баяр хэлж байгаамаа. Охин аймгийнхаа эмнэлэгт эмчилүүлж байгаад яг 7 хоногийн өмнө Улаанбаатар хотод ирсэн бөгөөд гэмтэл согог судлалын үндэсний төвийн түлхэнхийн эмч нар охинд эхний шатны хагалгааг амжилттай хийсэн байна. Бол 1 сарын 23-нд болсон л. Тэгээд одоо энэ охин бас нэг охин байна. Яг хос энэ сарташ эмүүдүүгөө шавал. Яг одоо жаахан ч гэсэн заатах хин чашд нэг өгөнгөө байна. Хэдий эхний ээлжийн хагалгаа амжилттай болж охины амь наснаас холуур болсон байгаа ч 4-р зэргийн хөлдөлттэй учраас охины баруун хөлийн тавхайн 3-ны 1-ийг тайрхаас өөр аргагүй улмаас тайрсан гэж байгаамаа. Учир нь 4-р зэргийн хөлдөлтийг мис засал хийхээс өөр аргаар эмчилж болдоггүй байна. Харин одоо та бүхэнд хонгор зул охины хагалгаанд оролцсон Барт эрдэнэ эмчийн яриаг хүргье. Нонш баруун гарын хуруунд зүүн хөлийн тавхайн урд хуурны 1-ийг 4-р зэргийн хөлдөлттэй үндэсний их гүн хөлдөлт гэсэн үг л дээ. Тэгээд үхсэн тийм томшигтай байсан. Төлөвлөгөөч юмар өчтөр мисэл болсон. Баруун гарын 5 хуруунаас 2 нь тайрагдсан. 3-ын цааш нөхөн сэргийгч боломжтой хэмжээнд үлдээх зорилготой бид нэр мисэлсэн. Баруун гарын 5 урд хуурны 1-ээр бол тайрагдсан баг. Тэ баруун гарын өмсөндөө бүх хуруунаас. Одоо охинд дахин 2 шатны хагалгаа хийхээр төлөвлөсөн байгаа өгөөд биеийн байдлаас нь шалтгаалan хагалгаа хизээ ийдхийг шийдэх юм байна. Мөн цаашдаа бага насны хүүхдийн ясны ургалт явагддаг учраас тэр үед нь ч дахин мис засал хийхийг үгүйсэхгүй гэж байгаамаа. Энэхүү хүүхдээ хараа хяналтгүй орхисноос болж нэгэн гэр бүлийн 2 охины нэг нь амнасаа алдаж нөгөө нь тахир дутуу болж байна. Иймээс эцэг эхчүүд та бүхэн бага насны хүүхдтэй тавих хяналтаа орхихгүй байхыг анхааруулж байгаа юм а. Цэвэр агаар сангийн захирал асан хүрээс их нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал 3 өдөр үргэлжилсэний эцэст өчигдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерхий газрын харьяа Цагдаа хорих 461-р ангид өндөрлөж тэдэнд ял оноолоо. Анхан шатны шүүхээс цэвэр агаар сангийн захирал асан хүрээс ихэд чанга дэглэмтэй хорих ангид 8 жил ял идлүүлэх шийдвэр гаргасан байна. Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшигын хэмжээнд хүрч агаарын бохирдол ихтэй дэлхийн хотуудын 2-дугаарт бичигдэх болжээ. Мөн утаа монголчуудыг үхэлд аажим ойртуулж байгаагч хэлэх хүмүүс олон байдаг. Харин та биднийг агаарын бохирдол утаанаас салгахын тулд 2010 онд цэвэр агаар сан байгуулагдаж байсан түүхтэй. Тухайн үед агаарын тухай хууль, засгийн газрын тусгай сангийн тухай хууль, агаарын бохирдлын тухай хууль гээд холбогдох хэд хэдэн хуулийн хүрээнд батлагдсан бодлого, хөтөлбөр болон байгаль орчныг хамгаалах чиглэлээр гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулах, санхүүжүүлэх, санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулах, хэрэгжилтэнд хяналт тавих зорилгоор Монгол улсын тусгай сан болох цэвэр агаарын сан байгуулагдсан. Энэ сангийн үр дүнд хүрээлэн байгаа агаарыг хамгаалж цэвэр агаарыг тэтгэх байсан
Гэтэл уг санг тэргүүлж байсан хүрэл сөхнөрийн хүмүүс Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулаагүйгээр барахгүй төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж онцгой хэмжээний хохирол учруулсан нь анхан шатны шүүхээр тогтооглоо. Тодорхойлбол дүүргийн эрүүгийн иргэн анхан шатны 1-р шүүхээс хүрэл сөхөд эрүүгийн иргэн тусгай ангийн 273-ийн 2, 150-ийн 3, 272-ийн 2, 263-ийн 2-оор эрүү үсгэж чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид 8 жилийн хорих ялганагдуулж 5 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж авахар болсон бол тус сангийн нэгтлэн бодогч хуланг эрүүгийн иргэн тусгай ангийн 150-ийн 3, 233-ийн 2-ыг үндэслэн жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид 7 жил биечлэн ял эдэлж 50 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж авах шийдвэр гаргажээ. Харин байгаль орчин ногоон хөгжлийн яамны санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дараагаар ажиллаж байсан цэцгээд эрүүгийн хэргийн тусгай ангийн 150-ийн 3, 233-ийн 2, 263-ийн 2-т заасны дагуу 8 жил хорих ял оноож 5 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хураа авахар болжээ. Ингээд уг хэрэгт холбогдох этгээдүүдээс тус бүрээс мөнгө гаргуулж цэвэр агаар санд олгуулахар болжээ. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497-гийн 1 510 дугаар зүйлийн 1 хэсэг зааснаар шүүгдэгч хүрэл сүхээс 50 сая төгрөг, шүүгдэгч маахурын хулангаас 4 тэрбум 55 сая 218 мянга 29 төгрөгийг, шүүгдэгч цэцгээс 340 сая төгрөгийг, шүүгдэгч болтмаагаас 25 сая 500 мянган төгрөгийг, шүүгдэгч Чимэд Эрдэнэс 21 сая 780 мянган төгрөгийг, шүүгдэгч Даваа Батраас 5 сая 200 мянган төгрөгийг тус гаргуулж цэвэр агаар санд олгуулахаар тогтоосон байна. Дээр хүмүүс улсад учруулсан 5 тэрбум төгрөгийн хохирлоо инхүү барагдуулах юм байна. Харин цэвэр агаар сангийн төсвийн мөнгийг зориултын бусаар зарцуулсан хэрэгт анхан шатны шүүхээс ял аваад байгаа дээрх этгээдүүд давж заалдах эрхтэй байна. Дараагийн мэдээ хүргэе. За өнөөдөр гигийн хайрын баярын өдөр. Тэгвэл энэ өдрийг тэмдэглэж байгаа хосууд ойролцоогоор хичнээн төгрөгийн төсөв гаргаж байгаа талаарх мэдээллийг манай сурчлах хэсэг сонирхсан байна. Энэ тухайн мэдээллийг та бүхэнд дэлгэцэн дээр илүү тодорхой тайлбарлаж хүргэе. За өнөөдөр дэлгүүрүүдэд зарагдаж байгаа нэг ширхэг сарнааны хувьд 3500-аас 7500 төгрөгийн үн ханштай байгаа бол хосууд баглаа цэцэг хайртай барих сонирхолтой байсан юм. За тэгвэл энэхүү баглаа цэцэг ширхгээс хамаарат 37000-аас 185,000 төгрөгийн үн ханштай байсан юм а. Харин сагстай цэцэгний хувьд 35,000-аас 475,000 төгрөгийн үнэтэй байсан. За энэ өдрийг тэмдэглэж байгаа хосууд өөрсдийн санхүүгийн боломжоос шалтгаалаад хайртай бэлэг барьж байгаа бол манай сурчлах хэсэгтээ таарсан иргэдийн хувьд дунджаар 50,000-аас 200 орчим мянган төгрөгийн хооронд зарцуулж байсан юм а. Манай улс дотоод гадаадын тэмдэглэлт айн баяр гэж жилийн 365 хоног 100 гаруйд нь баярлалын өдрийн нэгний өдрөө. Уг өдөр хосууд бие биедээ төрөл бүрийн бэлэг барьж хайр илчилдэг. Импортын баяруудын нэг болох гигийн хайрын өдрийг монголчууд сүүлийн 5 жил эрчимтэй тэмдэглэх болсон. Энэ өдөр хамгийн их борлуулалт сайтай байгаа бараа бүтээгдэхүүн нь цэцэг, шоколад, чихмэл тоглоом зэрэг байлаа. Тэгвэл зүрхэн хэлбэртэй шоколадны үн дунджаар 11,000-аас 30,000 төгрөг байсан бол гүйлгэл сайтай гэгдэх цэцэг харилцаа адил үнэтэй байлаа. Нэг ширхэг улаан сарна 3,500 төгрөгөөр тооцоод 5 ширхэг баглаа мэдчилгээний хуудастайгаа үйлчилгээний хөсөлтөөр 37,000 төгрөг болж байсан. Энэ мэдчилгэнгээр иргэд зөвхөн энэ өдөрт зориулж өөр өөрийн санхүүгийн бололцооноос хамаарат дунджаар 50,000 төгрөгөөс 200 орчим мянган төгрөг зарцуулж байна. Хаатай хүнд ямар бэлэг авах ба нууц шууд ерөнхийдөө энэ өдөр хичнээн төгрөгийн төсөв гаргах төлөвтэй байх шиг байна. Яг тэ нэг 100 гаруй мянга. Одоо октодо баярлах юм шиг. Одоо баярлалахад энэ өдөрт танаас хичнээн төгрөгийн төсөв санхүү гарч ийн. На 3 цэцэг авах жишээлбэл хэдэн төгрөг зарцуулав? 3 цэцгийг 15,000 төгрөөр оруулаа. Тэгээ бас нэг 3 торт уулаа. Нэг торт нь 12,000 байт юм. Төсөв нэг 50-аад орчим мянган төгрөг болох юм бол гэж бодоод байна л та би. За энэ цэцгийг бол сая открытигтэй хамт тэгээ 37,000 болсон. Тэгэл оройдоо тэгэл эхнэрээ дагуулаад тэгээд хоолнд авах нь тэгээд арилцаа 100,000 төгрөг гарах байл 100 гаруй мянган төгрөг гарах байл гэдэг. Харин энэ өдөр үйлчилгээний газруудын ачаалал энгийн өдрөөс 2-оос 3 дахин нэмэгддэг бөгөөд орлого нь шинэ хэрээр өсдөг гэж байлаа. Гэхдээ үндэ өөрчлөлт оруулдаггүй гэж хэлж байсан юм а. За харин сар хүрэхгүй хугацааны дараа олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдөр болно. Уг өдөрч гэсэн иргэд чамгүй хэмжээний төсөв гаргадаг бөгөөд гүйлгээ ихтэй бараа бүтээгдэхүүнээр мөн л цэцэг, бялуу зэрэг бүтээгдэхүүнүүд ордог байгаа юм а.
Дараагийн мэдээ хүргэе. За Монголын гүйцэтгэх захирлуудын клубээс улс орны баялагийг бүтээгчид бол хувийн хөвшлийнхэн гэж үзэж байгаа юм. Манай улсын өнөөгийн хувийн хөвшлийнхний хөгжил нийгмийн идэвх хариуцлагаараа хөгжингүй орнуудын хөрөнгө оруулагчид шийдвэр гаргагчдын анхаарлыг татаж чадаж байгааг тус клубын гишүүд онцлон тэмдэглэж байсан юм а. За тэгвэл өнөөдрийн байдлаар хувийн хөвшлийн аж ахуйн нэгжүүдийн улсын төсөв бол татварын бол 80 гаруй хувийг эзэлж байгаа гэсэн мэдээлэл байна. За Монгол улсын эдийн засгийн хөгжлийг хөдөлгөгч гол хүчин зүйл бас болж байгаа гэж хэлэхэд хэлцэхгүй юм а. Харин хувийн хөвшлийн аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтын хэмжээ жилээс жилд өснө нэмэгдэж 2011-ээс 16 оны хооронд хувийн хөрөнгө оруулалтын хэмжээ 19.3 их найд төгрөгт хүрнэ гэсэн тооцооллыг гаргасан байна. Өнөөдрийн байдлаар манай улсын хувьд 89 мянга гаруй хувийн хөвшлийн аж ахуйн нэгж байгууллага бүртгэлтэй гэсэн мэдээлэл бидэнд ирсэн байгаа. За үүнээс 50 мянга орчим бол хамгийн идэвхтэй үйл ажиллагаагаа байнга явуулдаг гэсэн мэдээлэл байгаа юм а. Өмнөгчлөлтөд манай улсын хувьд хууль эрх зүйн эдийн засгийн бодлогогүй шийдвэрүүдийн урьдчилгаар гадаадын хөрөнгө оруулалт буурч эдийн засгийн багагүй хохирол амссан гэдгийг Монголын гүйцэтгэх захирлуудын клубын гишүүд үзэж байгаамаа. Тодорхойлбол өнгөрсөн онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 48%-аар, уулуурхай экспортын гарц мөн 20%-аар буурч оюутгын бүтээн байгуулалт саарсан гэдгийг эдийн засгчдын зүгээс хэлж байна. Мөн валютынхаа 25%-аар өссөн дотоодын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа зогсон байдалд орсон, иргэдийн худалдаа авах чадвар доройтсон, Монгол улсын зээлжих зэрэгэл олон улсын түвшинд буурсан зэрэг эдийн засаг бизнесийн орчны маш олон таагүй сорилт хүндрэлүүдтэй тулгарсан. Нөгөөтгөөр хувийн хвшлийн хөгжил үйл ажиллагааг зохицуулах төрийн бодлого шийдвэрт эдний санал санаачлага зөвлөмжийг тусах арга механизм төлөвшөөгүй, төрөөсөө хэрэгжүүлж байгаа хөтөлбөр арга хэмжээнд хувийн хвшлийн оролцоо үүрэг хариуцлага бага, төр хувийн хвшлийн хооронд мэдээлэл солилцох ил тод байдал бүрдээгүй зэрэг нь хувийн хвшлийн хөгжилд сөргөөр нөлөөлж байгааг эдийн засгчид шүүмжилж байгаамаа. Мөнгөн хөрөнгө нь Монголын газар нутгаас гадаадд байгаа боловч бит хөрөнгөөр импорт их хэмжээгээр нэмэгддэг. Өөрөөр хэлбэл бидний гол зорилго бол юу гэхээр төгрөгийн ханшны уналтыг яаж сааруулах буюу гадаад валютын Монгол руу чиглэсэн урсгалыг яаж сайжруулах вэ гэдэг асуудал дээр энэ яригдж байгаа учраас бүр асуудлыг бүр гүн рүү нь орж судлах шаардлагатай болоо гэж бодож байна. Энэ бүгдчинг гадагшаа урсаад гараад байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр энийг бид нэр дотооддоо барьж үлдэхийн тулд ямар ч байсан мэдээж экспортоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Нөгөө төгөөр ол өөрсдийнхөө чадах хэмжээндээ импортыг орлох бүтээгдэхүүнүүдийг бол дотооддоо үйлдвэрлэх бол зорилго тавьж ажиллах нь бол зөв л дөө. Түүнчлэн одоогийн засгийн газар төдийгүй улс төрийн намууд баялаг бүтээгч иргэн аж ахуйн нэгжүүдийн дэмжин ажиллах бодлогыг тогтмол хэрэгжүүлж ажиллах, төр хувийн хвшлийн байнгын хамтын ажиллагааг цаасаар бус үйл хэрэгээр дэмжин ажилтдаг жишг дотоох хэрэгтэй гэдгийг их сурвалжууд хэлж байгаамаа. Засгийн газар одоо бүгдийг өнөөдөр хийчихнэ гэдэг бол бодлоо шүү дээ. Өнөөдөр бид нар энэ бүх иргэд их таатай нөхцөлд ажилладаг, бүх компаниуд таатай нөхцөлд ажилладаг ийм таатай бизнес хөрөнгө оруулалтын орчин байгуулахгүй бол манай хямрал болон цаашаа гүнзгий. Тиймээс цаашлаа төр хувийн хвшлийн уялдаа холбоог сайжруулснаар стратегийн бодлогын түвшинд үйл ажиллагаа явуулах өргөн боломж нээгдэнэ гэдгийг их сурвалжууд онцолж байсан юм а. Иймээс Монголын гүйцэтгэх захирлуудын СИО клубээс улс төрчид болоод хувийн хвшлийн тандан стратегийн нэгдсэн бодлоготой болох зорилтыг дэвшүүлээд байгаа юм. За уг асуудлаар бид ярилцахаар студидтэй General Electric компани Монгол дахь гүйцэтгэх захирал СИО клубын гишүүн Түмэн Цогтыг студидтэй урьж ирүүлээд байгаа юм. Юуны төрөнд танд баримт хүргэе. Баярлалаа. Тэгэхээр альч засгийн газрын үед баримтлах стратегийн бодлоготой болоё гэж яриад байна. Тэгэхээр яг ямар асуудлуудыг тусгах бодолтой байгаа вэ? Ер нь бол одоо Монголын гүйцэтгэх захирлуудын клуб, СИО клубаас хувийн хвшлийг дэмжих үндэсний зөвлөл, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын ажил олгогчдын эзэдийн холбоо, Монголын бизнесийн зөвлөлтөд хамтраад энэ хуурайлгыг гаргасан байгаа. Ер нь бол одоо хамгийн гол асуудал нь бол Монгол улсад одоо гадаад дотоодын хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлээ. Энэ чиглэлээр одоо бизнес эрхлэгчид Монгол улсын засгийн газар их хурал замун одоо бусад оролцогчдойгоо хамтарч ажиллая гэсэн ийм одоо уриалга байгаамаа. Ер нь хамгийн гол асуудал бол одоо 2013 оны байдлаар Монгол улсад орж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ бол их хэмжээгээр буурч одоо 48%-аар буусан гэсэн тийм статистик тооцоо байгаа. Энэ маань бол одоо төсөвт орж байгаа орлого
одоо ажлын байр бий болгох те Монгол улсын одоо эдийн засгийн хөгжөлд бол шууд нөлөөтэй байгаа. Тийм учраас ер нь бол одоо ингээд ийм одоо үндэсний цогц стратегтэй болгоё. Энэ нь бол одоо тогтвортой байдаг те засгийн газрын одоо яг үйл ажиллагааны хугацааны хүрээнд биш одоо алс хэдийн харсан нөгөө тэгвэр одоо аль засгийн газар гарч ирсэн одоо хэрэгжүүлдэг ийм тогтвортой үндэсний цогц стратегтэй болё гэсэн ийм одоо уриалга байгаа. Нөгөө тэгвэр бол Монгол улсын ерөнхийлөгч Сахигийн элбэгд орж бас том төрөөс ухаалаг төрлөө гэсэн ийм одоо уриалгыг гаргасан байгаа. Энэ нь бол одоо сүүлийн 2 жилд бас одоо Монгол улсын бизнесийн орчин одоо дордож те гадны хөрөнгө оруулалт буурж замун одоо эдийн засгийн өсөлтөд бас нөлөөлсөн байгаа. Тэгэхээр энэ бас одоо ерөнхийлөгчийнхаа бас уриалгыг дэмжиж энэ одоо бид нэр санаачлагыг гаргаж хамтарч ажиллая гэсэн ийм санаа байгаамаа. Ер нь бол одоо энэ нөгөө үндэсний стратегтэй болно гэдгийг бол бас улсын хурлаас ч гэсэн дэмжиж те их хурлын даргын хувьд бас энэ талаар бол ярилцлага өгсөн байгаа. Бид нар бол энэ чиглэлээр бас хамтарч ажиллая гэсэн юм санаа байгаа. Тэгэхээр одоо бол эдийн засаг хүндхэн байна. Цаашдаа ер нь эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь юу байх юм бэ? За уулуурхаар хөгжиж гэж яриад байгаа боловч өөр бас хүчин зүйлүүд байгаа гэж бодож байна. Та үүн дээр ямар хариулт? Тий. Ер нь бол Монгол улсын одоо өнөөгийн одоо хөгжлийн гол одоо хөдөлгөгч хүч нь бол одоо уулуурхай салбар бол мөн үүнээс гадна бол одоо хотчлт тий Улаанбаатар хотын хотчлт үйл хөдлөх хөрөнгө за одоо энэ хот байгуулалт бол маш эрчимтэй явагдаж байна. Монгол улсын бас тогтвортой хөгжлийн бас нэг гарсан бол ер нь бол одоо нөгөө эдийн засгийг төрөлжүүлэх те хөдөө аж ахуй аялал жуулчлал те за мөн одоо бизнесийн одоо группууд бол ер нь бол одоо эрчим хүч бол маш Монгол улсад маш их ирээдүйтэй гэж үзэж байгаа. Монгол улс бол одоо сэргээгт эрчим хүчний тэр тусмаа одоо нар салхины асар их нөөцтэй дээр нь бол одоо их хэмжээний нүүрстэй. Тэгэхээр Монгол улс бол одоо бүс нутгийнхаа том одоо эрчим хүчний үйлдвэрлэгч экспортлогч орн бас байх болцоотой гэж үзэж байгаа. Өмнө нь бол хууль эрх зүйн нөлөөллөөс болоод гадны хөрөнгө оруулалт буурсан байгаа шүү дээ. Одоо бол хөрөнгө оруулалтын шинэ хууль хэрэгжээд эхэлчихсэн байгаа. Цаашдаа ер нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татахын тулд юу хийх ёстой юм болоо? Сүүлийн жилүүд бас улсын хурлаас гарсан одоо хууль эрх зүйн орчин за бизнесийн орчноос шалтгаалаад бол энэ хөрөнгө оруулалтын хэмжээ эрс буурах те ер нь бол хөрөнгө оруулагчдад одоо Монголд итгэл буурах ийм хандлага байдал. Ер нь бол одоо зарим хуулиудыг одоо дурдах юм бол одоо жишээ нь стратегийн салбарт хөрөнгө оруулах тухай хууль те урт нэртэй хууль гэж ярьдаг. За мөн одоо гинтийн ашигын татврын хууль гэдэг юм уу те энэ хуулиуд бол одоо бас ингээд шууд нөлөө үзүүлсэн гэж хэлж болно. За өнгөрсөн жилийн одоо сүүлээр бол улсын их хурл бол энэ хөрөнгө оруулалтын тухай хуулийг бол шинээр гаргаж те тогтвортой байдлыг хангах чиглэлээр бол нэлээд одоо бас хууль эрх зүйн орчныг шинжилэлтэй. Гэхдээ хамгийн гол нь энэ одоо шинээр гарсан хуулиа урт хугацаанд тогтвортой мөрдөх нь их чухал тийм ээ. Тэгэхгүй бол одоо бас ер нь өнөөдөр бол одоо 2014 он гарсан явж байна. 2 жилийн дараа бол улсын хурлын сонгуул дахиад болно. Тэгээд одоо юу гэдгийг дараачийн хурл, дараачийн засгийн газар гарч ирээд одоо түрүүжийнхаа их хурл засгийн газрын одоо гаргасан хууль эрх зүйн орчинг дахиад өөрчлөлт эхлэх юм бол ямар ч үр дүн байхгүй тийм ээ. Тэгэхээр энийг бол одоо гаргасан хууль эрх зүйн орчноо тогтвортой урт хугацаанд яах юм бол одоо хөрөнгө оруулагчдын итгэл одоо сэргэж одоо хөрөнгө оруулалтаа нэмэгдэх тийм болцоотой. Тэгэхээр төр болоод хувийн хөвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хэрэгтэй гэж яриад байна. Яг ямар байдлаар өргөжүүлэх юм зам төрийн зарим чиг үргийг бол хувийн хөвшөлд хариуцлах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн байлаа. Та үүн дээр ямар бодолтой байна? Тий, энэ чиглэлээр бол бас бид нар бас энэ улсын их хурл засгийн газрын одоо гишүүдтэй бас хамтарч ажиллаж байгаа. Ер нь бол одоо төр яг ямар чиглэлээр одоо ямар одоо үүрэг хүлээх ёстой юм бэ тий. Ер нь бол одоо нөгөө цэвэр төрийн гүйцэтгэх үүрэг гэж байдаг тий. Одоо батлан хамгаалагч гэдэг юм уу одоо байгаль орчны хамгаалагч гэдэг юм уу тий. Эрүүл мэндийн салбарч гэдэг юм уу. Тэгэхээр яг хувийн хөвшлийн бас яг хийх одоо цэвэр арилжааны гормоор ажиллах болцоотой тий. Салбарууд дээр бол одоо бас төр заавал оролцох шаардлага бий юугүй юу тий. Тэгэхээр энэ чиглэлээр бол яг ингэж одоо бас юу одоо тодорхой болгоё. Нөгөөтэйгүр бол одоо сүүлийн үед бас жоохон тийм хандлага байна л да. Ер нь бол одоо ингээд гадны хөрөнгө оруулалт те хувийн хөвчлийнхаа одоо үүргийг жоохон тийм өлөө хашаасан те. Ер нь бол төр одоо ингээд бизнесийг одоо хийнэ те. Одоо төр одоо бонд гаргаад зээл аваад гэдэг юм уу те. Уулуурхаа ажилуулад те.
одоо том төслүүдэд хэрэгжүүлээд явах юм шиг бас нэг ийм хандлага байна л. Тэгэхээр энэ бол одоо бас гадны орнуудын одоо амжилттай хөгжсөн туршлагаас харахад бол бас тийм биш байгаа юм л да. Тийм учраас л одоо энэ бас төр хувийн хвшлийнхаа бас энэ чиг үүргийг бас тодорхой болгоё. Одоо зайлшгүй төр байх ёстой салбарууд нь бол байна биз. Ер нь бол ихэнх одоо арилжааны гормоор ажиллах ёстой тэр салбарт бол хувийн хвшил ямар салбарууд байж болох вэ? Одоо уул уурхаад бол одоо төр заавал байх ёстой юу гэдэг бас их сонирн байна л да. Одоо ер нь бол томоохон төслүүдээр бол төр давмгаалал явж байгаа шүү дээ, тий. Тэгэхээр бол одоо уул уурхаа байна, дид үтсийн салбарууд байна. Шинээр одоо барьж байгуулж байгаа том одоо бүтээн байгуулалтын тий дид үтсийн эрчим хүч, төмөр зам, одоо автозам гэдэг юм уу, энэ чиглэлийг бол бүгдийг нь одоо хувийн хвшлэр бол хийх одоо нэг концессийн төр хувийн хвшлийн түншлэл гэж ярьдаг тий. PPP-гийн зарчмаар бол хувийн хвшил бүрэн хийх болцоо та. Тэгэхээр Монгол Улсын нийгмийн эдийн засгийн хөгжлийн гол тулгуур болсон татвар болоод төсвийн орлогын 80 гаруй хувийн одоо хвшлүүдтэй хувийн бизнес эрхлэгчд бол бүрдүүлж байгаа гэж хэлсэхгүй. Тэгэхээр ер нь хувийн хвшлүүд хоорондоо хамтарснараа ямар ач холбогдолтой байх юм бэ? Ер нь бол одоо бас хувийн хвшлийнхэн чинь бол бас хайцсангуй нөгөө хамгийн энтерпренеур гэж ярьдаг хамгийн одоо шинийг ирэл хийлдэг те. Ер нь бол гадны одоо гадаад дотоодын хөрөнгө оруулалт бол нэгдүгээрт одоо технологи авчирч байна. Хоёрдугаарт бол хөрөнгө оруулалт капитал авчирч байна. Гуравдугаарт бол шинэ менежментийн одоо бас те одоо арга барилыг бол нэвтрүүлж байна л да. Тэгэхээр бол ер нь бол одоо энэ одоо хувийн хвшлийнхны одоо энэ хийж болох зүйлийг бол одоо хувийн хвшилдээ даатгаад төр бол одоо бараг нөгөө татвараа одоо сайхан тий цуглуулад одоо тэрийг одоо үр ашигтай одоо чухал салбарууд руугаа одоо яавал одоо илүү одоо үр дүнтэй юм болов уу гэж бодож байгаа. За баярлалаа. Тэгэхээр бидний ярилцлагын төрөд өндөрлж байна. Таны цаашдын ажилд амжилт хүсье. Баярлалаа. Тэгэхээр үзэгчдээ манай өнөөдрийн зочноор General Electric компани Монгол дахь гүйцэтгэх захирал CEO клубын гишүүн Төмөн Цогт урагд ирж оролцлоо. Үзэгч та бүхэн дараагийн мэдээллийг танилцуулахад 2014 оны 2 дугаар сарын 13-наас 14-нд цагдаагийн байгууллагад иргэд аж ахуй нэгж байгууллагаас гэмт хэрэг зөрчлийн 1324 дуудлага мэдээлэл шалгагдаж, за гэмт хэргийн шинжтэй 59 үйлдэлийг бүртгэн холбогдох нэгжүү шалгаж 34 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна. За эдгээр болоод бусад мэдээллийг товчоор хүргье.